Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Засгийн газрын мэдээ сонины сэтгүүлч Цэлмэг 5 гарагийн онцлог нийтлийн томьёог хүргэж байна. Монголын дээд боловсролын салбарт хэрэгжиж байгаа шинжилгээний төсөл орон нутагт амжилттай хэрэгжиж байна. 2012-оос 2019 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй уг төслийн хүрээнд зүүн бүсийн боловсролын салбарын тулах зэг болсон орнууд их сургуульд хэд хэдэн ажил хийгдсэн юм а. Өнгөрсөн 7 хоногт Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч хатагтай Yolanda Fernandez Lumen тэргүүтээ төслийн хамт олон тус сургууль зочилж төслийн үр дүнтэй танилцлаа. Төслийн хүрээнд орнууд их сургуульд газрын тос судлалын иж бүрэн лаборатори болон алсын зайн сургалтын төв байгуулсан. Үүнээс гадна оюутнуудын санаачлагыг дэмжих төсөл хэрэгжүүлсэн нь маш үр дүнтэй явж байна. Төслийн хүрээнд орнууд их сургуульд газрын тос судлалын иж бүрэн лабораториос гадна алсын зайн сургалтын төв байгуулсан. Мөн оюутнуудын дэмжих санаачлах төсөл хэрэгжүүлснээр оюутнуудын харилцааны болон бичгийн ур чадвар, удирдах, манлайлах чадрууд нь эрс сайжирсан байна. Ингэснээр ажил олгогчдын шаардлагад нийсэн боловсон хүчин хөдөлмөрийн зах зээл дээр гарч ирлээ. Та бүхэн сурвалжлагын дэлгэрэнгүй 5 гарагийн дугаараас уншаарай.